хувьд одоо залуучуудын төлөөс та бүхэн версорыг авч өгье. Сайн байна уу та? Таны хувьд өнөөдрийн жигсаалт ер нь яагаад оролцож байна? Ямар шалтгааны улмаас өнөөдрийн жигсаалт нэгдэв? Татварыг амар нэлсэн. Ер нь тэрэн төлөө амар эсрэгүүлсэж байна да. Тэгээд дээрэс нь нийгмийн татвар энэ татваруудыг бүр 50 хөнгөлөн гэсэн хүний гарын үсгийг 100 мянган хүний гарын үсгийг цуглуулсан. Тэр нь бүрдсэн байхад тэр яга хилцэгдэхгүй байгаа юм би. Тэр талаар тиймэрхүү юмнуудыг л шаардж байгаа юм да. Ер нь таны хувьд бол яагаад оюун эрдэнэ засгийн газар огцрох ёстой вэ? Засгийн газрыг эрхийг авснаас хойш ер нь ингээд ахис дэвшлэлээрээс гарсангүй төгжрөл утаа энтергээд бүх зүйл ингээд нэмэгдснээс биш доошоо ерөөсөө дуусангүй. Тийм болохоор ер нь одоо хангалттай хаач хийж байна. За баярлалаа. За үзэгчдээ туг юм үргэлжлүүлэн Спотрын талбайгаас мэдээллийг шууд амжилт өргөж байна. Сайн байна уу та? Туг юм сайтаас явж байгаа. За. Эрхчлөөний эвслэлийн зүгээс өнөөдрийн жигсаалыг албан ёсоор зохион байгуулж байгаа. Өнөөдрийн жигсаал ер нь үр дүндээ хүрнэ гэж бодож байна уу? Таны хувьд ер нь өнөөдрийн жигсаалыг бас зохион байгуулах шалтгаан нь юу вэ? Засгийн газар огцрох нь үндэслэлтэй. Ковидын үед алдсан хайртай бүх хүмүүсээ дурсан санджаа хүмүүс энд ирээд засгийн газрыг оргицруулах хэрэгтэй. Чанаргүй түлшээр хайртай дотны хүмүүсээ алдсан, үерийн усанд хүүхдээ урсгасан. Маш олон гашуун түүхүүдийг, маш олон сэтгэл хэмнэлтүүлсэн түүхүүдийг бид нар өнгөрсөн 8 жилийн хугацаанд харлаа. Энэ бүхий л цаг хугацаанд оюун эрдэнэ гэж хүн энэ засагт байсан. Тэгвэл бид нар өнөөдөр энэ бүхнийг дурсан санаж, хайртай хүмүүсээ дурсан санаж, яг энэ талбай дээр шатаж амиа алдсан тэр залууг санаж байгаа бол ковидын үед бид нар ямар их хөл хорионд орж бизнесээ хаалгаж, эрхээ зөрчүүлжсэнээс санаж байгаа болвол татварт дарлагдаж бизнесээ үүд хаалгаа хаасан залуусаа санаж, ажил хийхийн тулд тайр улсыг зорж буй залуусаа санаж, ирээдүйн хойчоо бодож засгийн газар огцрох нь үндэслэлтэй юм байна гэж бодож байгаа бол талбай дээр ирээсэй гэж уриалж. Жигсаал бол ерөөсөө дайн тулаан биш. Энэ бол оролцоо. Та энд ирснээрээ Монгол улсын жигсаалын дараагийн соёлыг тарих болно. Оюун эрдэнэ гэж хүн огцрох болохоор ямар их жүжиг тоглолтын оюун эрдэнэ ганцаараа баатар бусд нь бүгдээрээ Монгол улсын дайсан болтыг бид нар сүүлийн 1 сарын хугацаанд харлаа. Энэ хангалттай биш гэж үү? Оюун эрдэнэ гэдэг хүн өөрийгөө баатар бусд нь бүгд дайсан өөрөө баатарлаг гавьяа байгуулж байгаа гэдэг хуурамч жүжиг тавиад тэрнийхэн гол дүрд тоглоод монголчуудыг хуурам эхлээд өчнөө удлаа. Яагаад оюун эрдэнэ гаргаж улсын юм бэ огцруулж болтгүй юм? Энд хариулт өгч өөрийнхөө амьдралын чанарт дүн тавьж засгийн газрыг огцруулах нь үндэслэлтэй гэж бодож байгаа хүн болгоныг би энд ирээсэй гэж уриалж байна. Жигсаал цуглаан бол оролцоо. Бид оролцохгүйгээр юу ч өөрчилж болохгүй мэн гэдгийг харлаа. Монголын залуучууд удаан хугацаа өнгөрсөд бүгд толгой дээр гарч ирээ. Энэ бол оюун эрдэнэ огцрох нь цаг хугацааны л асуудал. Оюун эрдэнэ бол шившгийн ерөнхий сайд. Оюун эрдэнэ өнөөдөр огцорсон ч шившиг, огцрохгүй байсан ч шившиг. Харин бид Монгол улсаа оюун эрдэнэ шиг шившгийн хүнээр удирдуулахыг төвчээд суух юм уу, төвчгүй мүү гэдгийг л өнөөдөр бид нар харуулж байгаа. Тэгэхээр энд засгийн газар огцруулах нь үндэслэлтэй гэж бодож байгаа хүн болгоныг би ирээсэй гэж уриалж байна. Жигсаалд ирэх гэдэг бол ерөөсөө муухай зүйл биш. Хүн үзэл бодолтой байна гэдэг чинь гэмт хэрэг биш. Хүн үзэл бодолтой үнэнч оролцоотой байна гэдэг муухай зүйл биш. Яагаад ингэж хүмүүсийг ард ирэхдээ гүтгэнд оромжлоод тэрийг өдөр болгон хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаад байдیں۔ Эрхэн зөрчигдсөн хүн болгоныг би энд ирээсэй гэж уриалж байна. Яагаад болохгүй гэж. Монголчууд яагаад ийм дарлагдсан байх ёстой? Монголчууд яагаад ийм оюун санааны хоосролтой байх ёстой? Яагаад бид нар тэдний өдөр болгон сошиалаар тавьж өгч байгаа хуурамч мэдээнд тархиа хордуулаад сууж явах ёстой гэж. Бид нар оюун эрдэнэтэй оюун эрдэнэгүй амьдрч болоод л ийсэн цаашид амьдрч болох л байлгүй. Тиймээс би залуучуудаа ирээсэй гэж уриалж байна. Бид нар юу хийж чадсгаа харуулъя. Яа бид нар ингэж байнга хүмүүст гүтгэгдэж, доромжлогдож амьдрах ёстой гэж. Хангалттай юм шүү. Эрх чөлөөний эвслээс нэр бүхий 38 гишүүнд засгийн газрыг огцруулах үндэслэл бүхий шаардлага хүргүүлсэн маа. Улсын хурал хуралдаж энэ засгийн газрыг огцруулах хэрэгтэй шүү дээ. Яагаад болтгүй энэ засгийн газар гэдгийнхаа атханд нь орчоод бүгдэнд загнуулаад коноп дараа сууж идгээс ичих хэрэгтэй шүү. Та нар 6 сард л өстой та бүхнийг бид нар төлөөж чадна гэж сонгогдсон биз дээ. Одоо тэр төлөөлөх үүргээ гүйцэтгэлтэй. Энийг үзэж байгаа хүмүүс өөрсдийнхөө тойргоо сонгогдсон гишүүд рүү бич.
төлөөлөх үүргээ гүйцэтгэхийг шаард. Бид нар тэгэх эрх байгаа шүү дээ. Үндсэн хуулиар олгогдсон. Тэгээ нэг юм ард иргэд гэдэг нь тусдаа, эрх мэдлтнүүд гэдэг нь нэг юм тусдаа анги болчаал тэрийг өдөр болгон байлдуулж байгаа юм шигээр жүжиг тоглохоо бололтой. Бид нар амьдрмаар шүү дээ. Бид нар ийм сайхан эх орондоо ийм тэнгэр тэнүүн эх орондоо сайхан амьдрмаар шүү дээ. Яагаад бид нар ийм арчаагүй байгаад байгаа юм? Тэгэхээр би энд хүн болгоныг ирээсэй гэж уриалж байна. Энд ирэх нь юусоо ч муухай биш. Харин энд ирэхгүй байх чинь сони юм шүү. Бид нар яаж энээс долоон дээр амьдрах юм? Одоо энээс өөр муу ямар амьдрал байдгийг би мэдэхгүй байна. Тийм учраас энд хүн болгоныг би ирээсэй л гэж уриалж байна да. Ерөнхийдөө оюун эрдний тухайд энэ удаагийн жагсааллыг ерөнхийлөгч асан элбэгт орж цагаан тэргүүтэн хүмүүс санхүүжүүлсэн гэсэн мэдгдлийг хийсэн байгаа. Таны хувьд энэ дээр ямар байр суурьтай вэ? Оюун эрдэнэ харин энэ огцроод буугаад ир. Тэгээ бүгдээрээ шалгуулъя. Тэ энэ хууль ямар дабл стандартаар үйлчлэхийг харцгаая бүгдээрээ те. Тэгээ адилхан шалгуулаа тэгээ хин нь хаанаас юу санхүүжүүлээд идгийг ил гаргая л та. Шалгал та те. Ирэх чөлөөний эвслийг сүүлийн 5 6 жилээр шалгаж байгаа шүү дээ. Өдөр болгон шалгаж байгаа шүү дээ. Дагаал явж байгаа шүү дээ. Тэгээ одоо тэгээ шалгуулъя л та. Тэгвэл буугаад ирэлтээ. Тэгээ огцорч л та. Тэгээл адилхан шалгуулъя л та. Тэгээ үнэн мөнөө тодорхойлуулъя л та. Тэгээ оюун эрдний тэр өдөр болгон яриад идэг аимшигын дайсан нь байд юм уу байдгүй юм уу гэдгээ бүгдээр үзцгээе л тээ. Тий. Мэн хүн ингээ хүн болгоныг ингээ гүтгэж харлуулж болдог тий. Тэгээ өөрөө энэ нэг юм цайз дотор орчоод ингээ баатрын дүрд тоглоод иж болохгүй шүү дээ. Гараад ирэлтээ. Тий. Тэгээд наад албан тушаал эрх мэдлээ өгч. Тэгээ шалгуулчих. Тэгээ хинээс нь юу гардаг юу осноо сайхан нэг нэнгүү ярих хэрэгтэй шүү дээ. За баярлалаа.